The Mountain is You ном нь 2020 онд хэвлэгдсэн ба барсан даруйда сэтгэл зүй, хувь хүний хөгжлийн салбарт тесрэлт хийсэн. Дэлхийн хэмжээний бестселлер. Энэ ном нь Forbes, USA Today зэрэг томоохон хэвлэлүүдийн бестселлер жагсаалтанд багтаж 20 гаруй хэл дээр орчуулагдсан байдаг. Ингээд сонсогч та бүхэндээ энэ номны сонирхолтой гол санаануудыг товчлон ярив. Та заримдаа өөрийгөө яг л нэг тазараа тойродгүйгээд байгаа мэт мэдэрдэг үү? Шүнэн маргааш л бүгдийг шинээр ихнэ гэж өөртөө амардагч, маргааш нь яг л нөгөө хуучин зуршил, нөгөө л хойшлуулалт, нөгөө л айцтайгаа нүүр тулдаг. Таны хамгийн том дайсан таны гадна биш, харин таны дотор байгаа мэт санагддаг. Хэрвээ тийм бол та self sabotage буюу өөрийгөө хорлох гэх сэтгэл зүйн эдрээтэй төөрдөг байшинд орсон байна гэсэн үг. Өнөөдөр бид яагаад өөрсдийнхөө амжилтын зам, сайн сайхан байх боломжоо өөрсдөө хаадаг вэ гэдгийг шинжлэх ухааны үүднээс тайлах болно. Танд нэгэн эмэгтэй түүхийг ярьж өгье. Түүнийг Сара гээ. Сара маш авьяаслаг маркетер. Түүнд нэгэн том төсөл дээр ажиллах, карьераа ахиузах гайхалтай боломж тарч иржээ. Гэвч яг ажлаа эхлэх болоход тэр гинтэл сошиал медиа ухаж, гэрээ цэвэрлэж, эсвэл зүгээр л юу ч хийхгүй хөвцээр цагийг өнгөрөөж эхлэв. Эцсийн хугацаа тусахад тэр маш их сандарч, дутуу дулмуу зүйл бэлдэж, би ер нь ийм л хүн, би үүнийг хийж чадахгүй нь гэж өөрийгөө зэмлэв. Сара гаднаас нь харахад залхуу мэт боловч үнэндээ түүний дотор асар том уул байсан юм. Тэр уул нь түүний өнгөрсөн үеийн шарах, би амжилтанд хүрэх үн цэнгүү гих гүн итгэл үнэмшил байлаа. Сара өөрийгөө хамгаалахын тулд өөрийнхөө ажлыг хорлож байсан гэрэг. Тэр амжилтаас айж байсан. Яагаад гэвэл амжилт нь түүнийг танихгүй, шин, аюултай орчин руу хөтлөн гэж түүний тарих анхааруулж байна. Энэ номын хамгийн чухал 3 санааг танд хүргэе. Нэгдүгээрт, өөрийгөө хорлох нь өөрийн талаарх үзен ядалт биш, харин өөрийгөө хамгаалах тархины механизм юм. Бид өөрсдийгөө хорлож байгаагаа завхуурв, эсвэл сахилга батгүй байдал гэж боддог. Гэвч үнэндээ энэ нь таны дотоод бие, таныг аюулаас, өөрчлөлтөөс хамгаалж байгаа хэлбэр юм. Таны тархины хувьд хуучин муу нөхцөл байдал нь шин тодорхойгүй сайн нөхцөл байдлаас илүү аюулгүй санагддаг. Хоёрдугаарт, уул бол таны замд байгаа саад биш, харин таны дотор байгаа асуудлын илрэл. Бид асуудлыг гаднаас хайдаг, эдийн засаг, дарга, гэр бүл. Гэвч номын зохиолч Бриана Вист, уул бол таны туулах ёстой зам биш, таны өөрчлөх ёстой дотоод ертөнц гэж хэлдэг. Таны өмнө байгаа саад бол таны өөртөө итгэдэггүй хэсэг, таны анхаарал хандуулахгүй байгаа сэтгэл хөдлөл юм. Гуравдугаарт, таны эсэргүүцэл бол таны луужин. Та юунаас хамгийн их зүхтэж байна, тэнд таны өсөлт мөвдөж байдаг. Таны айдас танд юу чухал болохыг хэлж өгдөг. Хэрв та овны өмнө гахахаас айж байвал энэ нь танд хэлэх маш чухал санаа байгаагийн илрэл юм. Одоо бүгдээрээ тархиныг үн рүү өнгөж үзье. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд үүнийг cognitive dissonance буюу танин мэдхэн зөрчилдөөн гэж нэрлэдэг. Сонирхолтой нь бидний тархины амигдала буюу айдсын төв нь шин зүйлийг тэр нь бүр эерэг өөрчлөх байсан ч аюул гэж хүлээн авдаг. Судалгаагаар хүмүүс өөрсдийнхөө тухай тогтсон итгэл үнэмшилдээ үнэнч байх хандлагатай байдгийг тогтоогдсон. Жишээ нь хэрв та багада би бүтгэхгүй хүн гэсэн ойлголт авчихсан бол таны тархи энэ ойлголтыг батлахын тулд таныг амжилтаас хамгаалж эхэлдэг. Мөн upper limit problem буюу дээд хязгаарын асуудал гэж ойлголт бий. Сэтгэл судлаач Гэй Хендриксийн хэлснээр бид бүгдэд би ирим хэмжээний жаргал, амжилт дааж чадна гэсэн батод хэмжүүр байдаг. Тэр хэмжүүрээс даваад ихэнгүүт бид өөрсдийгөө санамсаргүйгээр боошин татаж эхэлдэг. Энэ нь тархины тэнцвэрт байдлаа хадгалах гэсэн оролдлого юм. Яагаад бид өөртөө дайсан болдог вэ? Үүний цаана таамаглаж болох өвдөгт болон тодорхойгүй аз жаргал хоёрын сонголт байдаг. Бидний тархи эволюцийн явцад амьд үлдэхийн тулд танил зүйлийг сонгодог болсон. Хэдийгээр таны одоогийн нөхцөл байдал, жишээ нь хортой харилцаа, эсвэл дургүй ажил танд өвдөгт өвч байгаач, энэ нь танд танил учраас аюулгүй санагддаг. Харин шинэ боломж, өөрчлөлт нь тодорхойгүй учраас тархинд үхлийн аюул гэсэн дохио өгдөг. Бид өөрийгөө хорлох замаар энэ айдсаа түр зуур намдаадаг. Хойшлуулах нь тухайн мөчид стрессээс чөлөөлж байгаа мэт санагдавч, урт хугацаанд таныг устгаж байдаг сэтгэл зүйн өвчин намдагч юм. За тэгвэл энэ уулыг яаж давах вэ? Маргаашнаас хэрэгжүүлж болох 3 бодит алхам. 1. Өөрийгөө хоровч буй үйлдэлээ нэрлэл. Та яг хизээ хойшлуулж байна? Ямар үед хэд их идэж, эсвэл сошиал медиад донтож байна? Тэр мөчид өөрөөсөө би яг одоо ямар мэдрэмжээс зүхтэж байна вэ гэж асуу. Айдсаа нэрлэж сурах нь түүнийг хянах эхний алхам. 2. Бичид алхмын зарчим. Уулын орой руу нэг үсрээд гарч чадахгүй. Тархиа айлгахгүй тулд маш жижиг өөрчлөлт хий.
Хэрэв та ном бичихийг хүсвэл өдөрт нэг хэн өгүүлбэр бич. Таны тарих энэ жижиг өөрчлөлтийг аюулгүйж харахгүй. 3. Ирээдүйн өөрийгөө төсөөлөх. Сэтгэл зүй судалгаагаар бид ирээдүйн өөрийгөө танихгүй хүн мэт хүлээн авдаг. Өдөр бүр 5 минутыг ирээдүйн амжилтанд хүрсэн өөртөөгөө ярилцахад зарцуул. Тэр хүн яаж алхдаг, яаж ярьдаг, ямар шийдвэр гаргадаг вэ? Тэр хүнд одоогийн та хэрэгтэй гэдгийг мэдэр. Найз минь, таны өмнө байгаа тэр том уул, тэр их гацалт, айдас бол таныг зогсоох гэсэн хам биш юм. Энэ бол таныг өсөж томрогсон дуудлага. Таныг өөрийнхөө хамгийн сайн хувилбар болохыг шаардаж буй дотоод дуу хоолой юм. Уул хизээж өөрөө замаас ч холбохгүй. Харин та тэр уулан дээр авирч гарснаар дээрээс нь харах тэр уудам зайшиг том сэтгэлтэй, хүчтэй нэгэн болж хувирна. Өөртөө хатуу хандхаа болж өөрийгөө ойлгож эхлээрэй. Таны тарих таныг үзэн ятсандаа биш. Харин хамгаалах гэсэндээ л энэ бүх саадыг тавьж байгаа юм. Өнөөдөр өөртөө нэг зүйлийг амс. Би өөрийнхөө эсрэг биш, өөрийнхөө төлөө ажиллана. Подкастын маань энэ дугаар үүгээр өндөрлөж байна. Сонссон танд баярлалаа. Дараагийн дугаараар илүү сонирхолтой сэдвээр уулзцгаая. Өөрийгөө хайрлаарай. Хэрэв танд контент таалагдсан бол subscribe хийгээрэй.